За би хоёр асуулт асууя гэж бодож байсан. Гэхдээ сая Одон туяа гишүүний асуусан асуулттэй Бямцаг цайдын хариулт Пүрэвдорж даргын бас ярианаас бас хэдийн нэмээд тодруулчихъя гэж бодлоо л доо. Яг юм эмч эмнэлгийн ажилчид эмнэлгийнхэнтэй уулзаад явж байхад энэ хулгай зэлгээний талаар маш их ярьж надаас асууж байгаа. Бид нар хулгай хийгээгүй, хэн хулгай хийсэн бэ гэдэг асуудал. Тэгэхээр энийг юу нь би энд асуучих парламентод шалгалт оруулсан байна, зөрчил илрүүлсэн байна. Хулгай луурын талаар маш их асууж байна. За зарим нэгэн хүн шалгагдж байгаа яг нэрийг би мэдж байгаа. Тэгэхдээ сая хэрвээ сайд нар эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга нар хулгайсан гэж байгаа бол ийм ерөнхийд нь биш нэр заагаад хэлэх боломж байна уу? Хин сайдын. За бодвол одоогийн сайд биш байлгүй шалгуулж байгаа юм чи мөнх сайхан сайдыг ярьж гин үү? Тэрний өмнөх сайдыг ярьж гин үү? Тэдгээрийг бүр өмнөхийг яриад байна уу? Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар инх бол дарга байсан. Тэрний өмнөх даргууд нэг дарганд лав шалгагдж байгаа. Тэрний өмнөх нь бас яг нэртэй устай нэгэнт одоо энд олон жил сонгогдоод туршлагатай юм чинь нэртэй устай ер нь ингээд хүнтэй нь ярьж ямар энэ эзэн биетэй. Тэгэхгүй бол нэр бүхий юм уу, гişүүд юм уу, нийтээрээ бөөнөрөө хулгайчд гэж ярихаар жинхэнэ хулгайчд нь завшаад хулгай хийдгүүнүүд нь дагаж чирэгдээд байгаад айгүй эмзэглэж байгаа миний хувьд. За уул нь миний асуулт ийм хоёр асуулт асуух гэсэн цаг маань байвал. За нэгдүгээрт одоо энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дээр эрүүл мэндийн даатгалын сангийн тэнцэл хасах гараад байгаа нь 2024 онд олгох тусламж үйлчилгээний санхүүжилт 1.9 их 80 төгрөг. 25 онд 1.7 байж төлөвлөж ирсэнээ төсвийн тодтголоор 1.6 болсон. За зардлаа тооцоолохдоо 1.9 их 80 байгаа учраас яг зөрүүгийн тооцоор 248 тэрбум төгрөг болоод байгаа. За гэтэл одоо гараад байгаа энэ зардлууд буюу энэ сая 2026 онд 394 тэрбум төгрөгийг нэмэгдсэн зөрүү гаргасан ч гэсэн саяын зөрүү 248 тэрбумыг хасахаар 146 тэрбум л үлдэхэ. Энэ нь одоо нэмэгдэл нь анхан шатанд орох юм уу, лавлгаа шатныхаа тусламж үйлчилгээнд орж байгаа юм уу, хаана гэж төлөвлөсөн байгаа вэ гэдэг нь нэгдүгээр асуулт. За яг эхнийхтэйгээ хоёрдугаар асуулт. Гурав дахь нь хавдар судлалын үндэсний төв хоёрыг барих гээд энэ ажлын хэсэгт ороод дэмжээ явуулсан. Тэгэхдээ энд ажиллах хүмүүсийн тоон 1500 эмч, ажилтан, туслах ажилчин гэж гарсан байгаа тооцооно. Тэгэхээр эдгээр хүмүүсийн төрийн үйлчилгээний албан агчд байх уу? Ийм хэмжээний орон тоонд хамаарах цалин хөлсний тооцооллыг хийж үзсэн үү? Тийм бол энэ эрүүл мэндийн даатгалын сан дээр ямар ачаал өгөх гэдэг дээр тооцоо судалгаа нь байгаа юу? Тэгээ ер нь эрүүл мэндийн даатгалын сан дээр ямар үр нөлөө үзүүлэх юм гэдэг ийм тооцооллыг хийгээд явсан уу юу гэдгийг бас дөрөв дэх асуулт болгоо асууч. За хэн хариулах вэ? За Сандгийн Бямцаг сайд хариулъя. Бид нар бол төсвийн хүрээний мэдээлэл хэлсэж байгаа л да. 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл 27-оос 28 оны төсвийн хүрээний төсөөллийг хэлсэж байгаа. Энэ дээр макро эдийн засгийн одоо хэдэн тоонууд л ярих хэрэгтэй. Монгол улсын төсвийн орлого ямар байх хэрэгтэй, зарлага ямар байх хэрэгтэй, төсвийн алдагт хэд байх юм, инфляц ямар хөө байх юм, дотоодын нийт бүтээгдэхүүнс хэд байх юм. Гэтэл одоо ингээд эрүүл мэндийн даатгалын сангийн шалгалт болоо явуучих юм. Би тийм болохоор энэ асуултанд хариулмаар байна. Шалгалт хэлж байгаа асуудалтай холбоотой асуулт хариулъя. За. Гишүүд асуулт асууж хариулт авч өг. За Ганмаа гишүүн нэмж тодруулъя. За өмнөх гишүүдийн асуусан асуултан дээр би уул нэмэлтээр асуусан. Та хариулаад байсан учраас хариулчих болов гэсэн үндслээр төсвийн хүрээний мэдгдлийг яг үнэндээ бол бид нар бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Хавар өгөөд төсвийн хүрээнийхээ мэдгдлийг баталсан. Тэгж арах юм бол төсвийн хүрээнийхийг одоо ч яриад сууж явах ёсгүй юм. Зүг байна. За. Гишүүд асуулт асууж